За ажлын хэсгийнхэнд амжилт хүсье. Энд нэг юм юу байна л да. 3 санхүүжилтийн их усүр зээлийн бодлогын талаар гэдгийн 2-т дотор төлөгчдийн хөрөнгөөс бус уул уурхайн баялаг болох үндэсний баялагын сан хөгжлийн сангийн сангаас жижиг дунд үйлдвэрт одоо жил бүр хөрөнгө оруулалт санхүүжилтийн их усүр хуваарлж явах хэрэгцээ орчныг бүрдүүлэх гэсэн байна. Бадамсран гишүүнээ хөгжлийн сан хоосон. Ерөнхий сайд оюун эрдэнэ хамгийн сүүлд нөгөө 5 дахь өдөр болгон улсын хурал дээр мэдээлэл өгтөө хөгжлийн сан хоосон 26-оноос мөнгө төвлөрүүлнэ гэсэн мэдээлэл хийсэн байгаа. Ирээдүйн өв сан, хуримтлын сан, хөгжлийн сан гэсэн 3 сан байдаг. Ирээдүйн өв санд нь болохоор нэг тэрбум 200-аад сая доллар байгаа. Тэрийг нь Англи, Францын, Люксембургийн Вант улсын банкнд хадгалуулсан. Хуримтлын санд нь 495.6 тэрбум төгрөг байгаа. Энийг бас л орон сууцны хөнгөлөлтөө зээл рүү оруулсан байгаа. Тэгэхээр та болвол хөгжлийн сан гэдгээ өөрчил мөрөл санагдаад байна да. Энэ сан хоосон шүү. Гол нэрийн бараа бүтээгдэхүүн нөгөө эрдэс баялагын гол нэрийн бүтээгдэхүүн зарагдаг мөнгөөр санхүүждэг штэ. Тэгэл одоо энэ юу хөгжлийн санг яаж санхүүжүүлэх вэ гэдэг чинь биш үндэсний баялагын санг яаж санхүүжүүлэх вэ гэдэг чинь хөгжлийн санг яаж санхүүжүүлэх вэ гэдэг л тойрсон хэрүүл байгаа. Тэр боломж байвал та энийг сольж өгөөч. Дээрэс нь энэ Эрдэнэ сайхан даргаас асууя. Одоо яг энд ажлын хэсгийн чиглэл өгж байгаа дээр та нарын зүгээс нэмэх санал оруулах юм байгаа юу? Та бол олон жил яг энэ жижиг дунд үйлдвэрлэл дээр ажилласан. Нэлээд амжилттай ажиллаж ирсэн. Сүүлд бид сонсоход ажил төрчлөлийн бодлогын байнгын орон дээр тайлангийн сонссон шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэмэх санал байгаа юу? За ийм 2 асуулт. За эхлээд Бадамсран гишүүн, дараа нь Эрдэнэ сайхан дарга 3 номын микрофонд хариулт өгнө. Мөнхөйсөдөн гишүүний асуултанд хариулъя. Үндэсний баялагын сангийн одоо хөрөнгийн зарцуулалтанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг эдийн засгийн байнгын орооноос байгуулсан. Тэгээ миний бие санаачилж одоо тэгээд ажлын хэсгийг ахлагчаа Батнарим төшөө ажиллаад бид нар өнөөдөр одоо өдөртөмжөө батлуулах гэж байнгын орооны уралдаанаар тэгэхээр ер нь энэ үндэсний баялагын сангийн санд байгаа энэ одоо 3 төрөлцсөн сантай ирээдүйн өв сан, хуримтлын сан, хөгжлийн сан гэж. За ирээдүйн өв сангийнх нь хөрөнгө бол 3.9 орчим их найт төгрөг ингээ гадаадын банкнд доллар хэлбэрээр хадгалагдж байгаа гэж байгаа. Тэгээ энийг одоо яг ямар зарчмаар ямар хүүтэй яаж хадгалж байгаа гэдгийг одоо бас үзэж шалгах шаардлагатай гэж үзэж байгаа. За мөнхөйсөдөн гишүүнтэй бас одоо бид хамтарч энэ хүүхдийн хөгжлийн тухай одоо хуулийн төсөл дээр бас ажиллаж байгаа. Тэгээ энэ үрээндээ энэ үндэсний баялагын сангийн одоо ирээдүйн өв сангийнх нь хуримтлагдсан одоо мөнгнөөс нь бус энэний одоо өсөж байгаа хүүгээс нь одоогийн хүүхдийн хөгжилд одоо зарцуулъя гэдэг ийм зүйлийг бас боловсруулж байгаа. Нэг хоёрт нь хуримтлын сан бол нөгөө иргэдийн одоо нэрийн дансанд болон иргэдэд одоо одоогийн иргэдэд ингээд зохицуулттай. За 3 дахь сан бол хөгжлийн сан дэд үтцийн одоо төсөл арга хэмжээ болон бусад томоохон төслүүд зарцуулна гэсэн байгаа. Гэхдээ таны хэлж байгаа үнэн одоо үндэсний баялагын сангийн энэ дээр та ингээд харуул үндэсний баялагын сангийн хуульд бас өөрчлөлт оруулаад дагалдуулж гэдэг энэ саналыг оруулж байгаа бид нар одоо тогтоолохоо төсөл дээр яагаад ингэж юм нэхээр энэ одоо жидүүгийн их усрыг бүрдүүлэхэд бол үндэсний баялагын сангийн хөгжлийн санд нь хөрөнгө хөрвүүлэх шаардлага байгаа. За энийг одоо боловсруулж байгаа төсөл дээр нь бол ингээд нөгөө ачаал нутгийн нөөц засгийн төлбөрийн 5% гэдэг зүйлийг оруулж байгаа. Тэгэхгүй бол нөгөө төсөв ашигтай гаруул хөрөнгөлөгдөн гэхээр энэ тийм боломж бас бүртгэнд маравхан байгаа учраас 5% гэдэг яг хуримтлын сантай адилхан ачаал нутгийн нөөц засгийн төлбөрийн 5%, ачаал нутгийн нөөц засгийн төлбөрийн 5% нь энд орё гэд. Тэгээ ингэ явж байгаа. Тэгээд жишээлбэл газрын төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бас одоо манай зүүн бүсийн болон говийн бүсийн 13 гишүүн хамтарч өргөн барьж байгаа. Засгийн газраас санал авах өгсөн, дэв парламентад байршуулсан. Энэ дээр ч гэсэн зохицуулт нь юу гэж явж байгаа нэхээр энэ оройролтын төлбөрийн газрын оройролтын төлбөрийн 5% нь хөгжлийн санд, 5% нь хуримтлын санд. Таны сая асуусан нөгөө компаниудын одоо нөгөө ноогдол ашиг 34% ноогдох тэр ноогдол ашигийнх нь бас 50% нь хөгжлийн санд, 50% нь хуримтлын санд гэж зүгээр газрын төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр бол бид нар ийм саналаа одоо боловсруулж одоо иргэдээ санал ирсний дагуу бидний барьсан төсөл дээр жоох ийм өөрчлөлтүүд бас орох нэмэх одоо ийм бас боловсруулалт хийгдэж байгаа гэдгийг танд хэлье. Тэгэхээр эндээс нөгөө одоо яг дүгнэлт хэлэх юм бол ирээдүйн өв сан бол нөгөө хүүхдүүдтэй хадгалж байгаа хөрөнгө учраас энээс зарцуулахад учир дутагдaltaй. Харин хүүхдийн хөгжилд бол одоо хүүнээс нь зарцуулж бас болох юм болов уу гэж
одоо судалж байна. Хоёр дахь нь бол хуримтлын сан одоогийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол орон сууцнд зарцуулж бас энэ нь бас жоохон тохиромжгүй. Тэгээ хөгжлийн сан нь бол хөгжлийн дэд үтц болон жидэг дунд үйлдвэрлэл болон энэ одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бизнес эрхлэлийг хөгжүүлэхэд одоо өөрөө зорилго нь нийц учраас энэ сангаа мөнгөтэй болгох зохицуултын энэ хуультайгаа хамт баялагын сангийн хууль дээр өргөн мэдүүлье. Хэрэв мөнгөтэй болчвол эндээсээ тодорхой хувийн нэлээгүй зарцуулъя. Тэгээд яг тэгэхээр нөгөө төсвөөс ингээ хараат байгаад жидүү сан маань болохгүй байгаад байна. Тийм учраас төсвөөс хараат бусаар одоо тогтолцоог нь бүрдүүлж өгөөд баялагын санд нь мөнгө уул уурхайн баялагаас орж ирэвэл тэндээсээ энэлүүгөө жил болгон мөнгө одоо хуримтлагддаг байхгүй бол одоогийн байгаа сан маань ингээд нэг ямар ч одоо нэмж одоо хөрөнгө ордоггүй. Тэгээд нэг байгаараа хүүн нэг 5% өсдөг. Тэгээд энэ өсөлт бол үндсэндээ тийм их оновчтой байж чадахгүй байна гэж үзээд байгаа. Тийм учраас бид нэр түрүүний их олон удаа хэлцүүлэг хийгээд хамгийн сүүлд энэ яам жижиг дунд үйлдвэрлэлийн агентлагийг байлгаж хаад юу гэж одоо санал солилцож энэ хуулийн төсөл дээр оруулж байгаа вэхээр одоогийн байгаа хөтөлмөр нэмж тайлбарлах. За Бадамсрын гишүүн гүйцэж хариулъя. 1 минут үгүй. Одоогийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяага хөдөлмөр эрхлэлтэд дэмжих сан нэгдүгээрт зүүрлж хэлэх юм бол цэцэрлэгийн хүүхдийг одоо бойжуулж байгаа гэсэн өсөж байгаа. Хоёр дахь нь одоо байгаа энэ жидүү сан бол үндсэндээ 300 сая төгрөг юу хууль заасан бичил ангиллалын одоо зээлтэл олгож байгаа. Тийм учраас одоогийн байгаа жидүү сангийн бичил бизнесийг дэмжих сан болоод гуравт нь бид нэр хөгжлийн үндэсний баялагын сангийн хөгжлийн сангаасаа санхүүжилт ордог жинхэнэ одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг хараат бус корпорац хэлбэрээр байгуулвал илүү оновчтой юм уу? Ингээд хүний амьдралаа зүүрж хэлвэл цэцэрлэг бага анги дунд анги гэдэг шиг ингээд ийм шаталж бизнес эрхлэлсээ дэмжиж хөгжүүлэх энэ бодлого ингээд цогцоор нь авч үзье гэдэг ийм л нэгдсэн одоо дүнглэн түрээд хуулийн төсөл дээр бол тусгая гэж. За 3 номерын микрофонд Эрдэнэ сайхан дарга хариулъя. За мөнхөө эцэглэн гишүүний асуултанд хариулъя. За юуны өмнө одоо байнгын орооны гишүүдтэй бол ажлын хэсгийн гишүүдтэй маш их баярлалаа. Үнэхээр жижиг дунд үйлдвэрийн асуудал чухал гэдгийг бол бүгд сайн ойлгож байгаа. За ажлын хэсэгт ажиллахдаа бол ер нь одоо энэ жижиг дунд үйлдвэрийн салбарт тулгамдаад байгаа нийт одоо саналаа танилцуулж оруулсан. За гишүүдийн одоо хэлж байгаа маш олон саналуудыг бас энэ оруулсан байгаа. Жишээ нь одоо Монгол улсын хувьд бол онцлогтой хөдөө аж ахуйн орон, ялангуяа одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээр суурилсан, нөөцөд суурилсан ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ийж энэ одоо олон орон нутгийн иргэдийн хөгжил, малчтын одоо амжиргааны асуудал яригдж байгаа. За орон нутаг бас хөгжил сул байгаагийн хамгийн гол үндэс бол орон нутгийн жидүү хөгжихгүй байгаа гэдэг ийм дүгнэлт гарч байгаа. Өөрөөр хэлбэл орон нутагт байгаа аж ахуйн нэгжүүдийн 90% За Эрдэнэ сайхан даргад гүйцээж хариулах боломж өгье. За 90% нь бол жидүү байгаа. За томоохон уул уурхай банк гэж бусд нь бол ерөөсөө бүгд жидүү байгаа. Тэгэхээр энийгээ дэмжихгүй болохоор нөгөө орлоготой орон нутагт амьдрах боломж нь үүсэхгүй байгаа. Тэгэхээр энэ дээр борлуулалт тал дээр бол үнэхээр дэмжих шаардлагатай гэдгийг бас энэ саналыг оруулсан байгаа. За мөн одоо агентлаг бол 2019 20 онд байгуулагдсан. За үүнээс хойш бол одоо яг мөнх баясгалан гишүүний хэлдгээр бас харьцангуй нэг урагшаа дэвшил орсон боловч бас өнөөдрийн төвшөнд бол нэгдсэн байж бас чадахгүй байгаа. Орон нутагт бөөрөл бүтцгүй байгаа. За их үүсвэр санхүүгийн их үүсвэр бол одоо нэн тулгамдсан асуудал. Ерөөсөө улсын төсөв дээр сүүлийн 6 жил нэг ч төгрөг тавигдаагүй. За ажил хүчний асуудал байгаа. Одоо жижиг дунд үйлдвэрийн салбарт ажиллах. За Бомочир гишүүний хэлснээр орон нутагт байгаа жижиг дунд үйлдвэрийн эрхлэгчдэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас сүүлийн жилүүдэд бол зээл одохдоо скоринг систем